Эрхэм найзуудаа 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Илч Владимир Мунтян болон Виктори Мунтян нар тодорхой өвчний эдгэрэл хараал таслах залбирлуудыг хийж та бүхэндээ хичээлүүдийг өгөх болно. Өмнөх саммитад оролцсон болон эх 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний хооронд явагдах саммитад бүртгэгдсэн хүн бүрт Илч Владимир болон пастор Виктори нар хичээлүүдийг өгөх болно. Өдөр бүр тодорхой өвчний эдгэрлийн төлөө болон муу нэгнийг хөөн зайлуулах чөлөөлөлтийн залбирлуудыг хийн. Та бүхэн Instagram, Telegram, Facebook хуудасаар дамжуулан залбирал болон хичээлүүдийн хуваарийг авах боломжтой. 7 дугаар сар бол Илч Владимир Мунтян, пастор Виктори Мунтян нар залбиралд хичээлүүдээр та бүхэндээ үйлчилсэн саммитад бэлтгэх цаг хугацаа. Энэ сар бол сая хүмүүсийг шин төрөлтөд бэлтгэсэн цаг хугацаа юм. Сайн байцгаана уу найзуудаа. 4 дахь хэмжигдэхүй саммитын бэлтгэл хичээлээрээ уулзаж байна. Агуу үйлс явагдах тэрхүү өдөрлөв өдрөөс өдөрт орцоор байна. Тэр өдрүүд нь таны сэтгэл зүрхнээсээ хүлээж байсан таны амьдралд өөрчлөлт авчрах оргил цагууд байх болно. Халелуя, алдар нь бурханд байг. Бидэнд боломжийг өгч байгаа аврагчид талархъя. 4 дахь хэмжигдэхүүний талаар ярихдаа нэг зүйлийг санаж байх хэрэгтэй. Бурхны хүч бол бодитоор хөдөлдөг. Биегүй уршигч ариун сүнс бол Бурхан. Тэр энэ газар дэлхий дээр алхаж, үйлсээ үйлдэж, бүтээж, хизээч зогсдоггүйг мэдэх хэрэгтэй. Та нар Бурханы мөн чанарыг тань мэдэх хэрэгтэй. Нэгт тэр хизээч зогсдоггүй. Тэр үргэлж туйрвэж, үйлсээ үйлдсээр байдаг. Тэр хизээч зогсдоггүй. Миний амьдралд илчлэгдэхийн тулд би яах ёстой? Ариун сүнстэй нөхөрлөж харилцаагаа эхлэх хэрэгтэй. Би өнгөрсөн хичээлээр ариун сүнсний хөдлөл нууцсын талаар та нартай хуваалцаж байсан. Эзэн Бурхан бидний эргцүүлэл ба итгэлээр дамжуулахгүйгээр нэгц зүйлийг хийдэггүй. Эзэн бидний итгэл ба сүнснээс илүүгээр бидний эргцүүлэл ба эргцүүлэн бодолт дээр илүү их ажилдаг. Учир нь бид эргцүүлэн бодох үедээ хамгийн сайхан зүйлсээ бий болгож байдаг. Та нэгэн зүйлийг олж харах хэрэгтэй. Бурхан үйлсээ хийхдээ танаар дамжуулан хийдэг байгаа. Тиймээс түүнтэй харилцах харилцаа чинь эргцүүлэн бодолт хүслээр дүүрэн байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан чамтай мөрөөдлийн талбар дээр чинь уулздаг юм аа. Халелуя, тослого орж ирлээ. Ариун сүнсээ баярлалаа. Халелуя. Ариун сүнсээ би танаас гуйж байна. Та өөрийн үйлсээ үлдэж бүх зүрх сэтгэлтэй ярээч. Халелуя, халелуя, халелуя. Тослого орж ирж байна. Та нар надтай хамт залбираарай. Би хөтлөн дагуулъя. Яг энэ агшинд та өөрийн бодлоо тогтоон бариарай. Альва зүйлд бүү саатаарай. Юу ч байсан орхиод, юу ч танд бүү саадуулаг, мөрөөдөж эхлээрэ, бодож эхлээрэ, мөрөөдөж эхлээрэ. Таны бодлууд Бурхны өмнө дэлгэгдэх нь маш чухал байна. Мөрөөдлүүд чинь таны ухамсар, далд ухамсар, сүнс рүү чинь ариун сүнс нэвтрэн орж үйлсээ үйлдэхийн сувг болдгийн. Тэр таны мөрөөдлөөр чинь дамжуулан агуу гайхамшгуудыг хийх болно. Тэр таны амьдралын нөхцөл байдал руу чинь нэвтрэн орж та сөрөг бодол айцаараа дамжуулан хаалгыг нээж өгч бузар мөг уруулсан тэр харанхуй руу чинь нэвтрэн ордог. Айдас бол таны хувийн дайсан. Түүнийг та өөрийн амьдралаас хөөн гаргах хэрэгтэй. Тэр таныг гинжилдэг. Айдас бол мууг бий болгодог. Айдас нь хяналтыг төрүүлж, хяналт нь маш хүчтэй учраас айдасын бузар муугаас болж буруу сонголт хийхэд хүрдэг. Айдасаас болж амьдралынхаа шулуун замыг алдаж буруу газар руу алхдаг. Айдас чамайг өөрийнхөө хяналтанд байлгахыг хүсдэг. Айдасын муу нэгэн бол хамгийн түгээмэл байдаг. Чөтгөрүүд хэсэг бүлэг үлгээрээ байдаг. Хүн бүрт байдаг шүү. Энэ дэлхий дээр муугийн дайралтгүй хүн гэж байхгүй. Харанхуй дэлхийг өрхөж, дэлхий ёрмууд ор байна.
Ингэж бузар муугууд хүний амьдралд ажиллах, хууль зүйн эрх олгогдох, ёс заншлууд, мэрэг төлгүүд, ширэг шившилгүүд, муу нэгэнтэй гэрээ хийх, гих мэтчлэн олон төрлийн хаалгууд нэгддэг. Та нарт хэлэхэд муу нэгэнд хандах аргууд маш олон төрөл байдаг. Би та нарт хэлэхэд айдсын бузар муу нь хүн дотор олноороо оршдог чөтгөрүүдэд бүгдд нь байдаг. Хараалыг төсөөлвөл тэр тор чөтгөрүүд хүний дотор ба гадна нь оршиж идэг. Айдас хүний ухамсарыг бүр барьсан ч байдаг, явуулын эрен очин ч байдаг. Яг одоо намайг ярьж байгаа энэ агшинд ариун сүнсний ажиллаж байгаа талбар бол таны айдас юунд оршиж, юунаас гаралтайг харуулахыг хүсэж байна. Бичээс Бурхан бидэнд айдсын бус, хүч, хайр, бие захирахын сүнсийг өгсөн. Та нар үүнийг мэдэх хэрэгтэй. Хүч, хайр, бие захирахын сүнс. Илч Паул үүнийг Тимотед хэлж байгаа. Тэр хэлэхдээ Бурхан бидэнд айдсын бус гэсэн. Айдсын биш гэж хэлээрэй. Чамаас би татгалзаж гин гэрээ. Би айдсын сүнснээс татгалзаж байна. Татгалзаж байна гэж тодорхой хэлээрэй. Есүс Христийн нэрээр ариун сүнснээс Есүсээс түүний нэгүслийг хүлээн авч байна. Түүний нэгүсэл бол хүч, хайр, бие захирахгүй юм. Хайрын хүч, бие захирахгүй, бие захирахгүй, эрүүл ухаан. Хэлхийг хүссэн зүйл маань айдас бол таныг хянагч, тэр танаас явхад ариун сүнс ажиллаа эхэлнэ. Ариун сүнс таны амьдрал дээр хяналтаа тогтоохыг хүсэж байна. Гэвч тэр өөрөө хяналт тогтоодоггүй, харин таны шийдвэр байдаг. Иймээс Эфес номонд дарсанд бүү сохтуур, эс бөгөөс хит самуурал буй, харин сүнсээр дүүр, дарстай харьцуулсан байна. Хүн дарс уусан үедээ сохтуурлын нөлөөнд байдаг, харин хүн ариун сүнсээр дүүрэх үед за энэ харьцуулалт явагдаж байгаа шүү. Чи дарс суух сонголтыг хийсэн бол тэр үедээ самууралд байна гэсэн байна. Самууралд орж эрүүл биш байх болно гэсэн байна. Үүнээс харахад хүнд сонголт байна. Та эрүүл байх сонголтыг мөн хийж болно. Эрүүл байж сүнсээр дүүрч болно гэж бичээст бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл ухамсаралтай сонголт хийгдэж байна. Ариун сүнс ба түүний хүчээр дүүрэх үед түүний нөлөөнд байдаг. Энэ нь маш чухал үе байдгийг шүү. Чамаар дамжин ариун сүнс ажиллаа хийдэг учраас чамаас хүч, хайр, бие захирахгүй урсдаг юм аа. Дарснаас бол хит самуурал, ариун сүнснээс бол бие захирахгүй. Яагаад Илч Паул энэ хоёрыг жишиж ирсэн? Энэ нь хүнд сонголт байдгийг харуулж байна. Сонголт байдаг. Тиймээс чи ариун сүнсний нөлөөнд байх бүрэн эрхтэй. Чи энэ зөвхөн ариун сүнснээс л хамааралтай гэж бодсон. Үгүй, ариун сүнс хэлэхдээ чи надтай харилц, надаар дүүр гэсэн. Чи Бурхны хүчээр дүүр, эцгийн хайраар дүүр. Эцэг Бурхны хайр нэгүслэр дүүр. Өнөөдөр таны сэтгэл зүрхэнд тэрхүү гайхамшиг болох болтугай. Бурхны мөн чанар гэдэг бол би тасрахгүй төрвж шинийг бүтээн гэсэн. Одоо ч таны амьдралд шинийг бүтээж байгаа. Та айдсын нөлөөнд байх үедээ Бурхан таны амьдралд нэвтэрж ажиллахыг хаасан байдаг. Айдас нь хүнд ялагдлын дүр зургуудыг харуулж чаддаг учраас өөрийн хяналтандаа байлгаж чаддаг. Айдас бол хүнд ёрмуу дүрслэл, муу нөхцөл байдал, ялагдагчийн дүрийг харахыг л шаардаж байдаг. Бүтээх үйл ажиллагаа хязгаарт зогсдгүй гэдгийг та нар ойлгож эхлэх юм бол хүн үүнийг ухамсарлсан уу үгүй юу гэдгээс үл хамааран дөрөвдөх хэмжигдэхүүн тасрахгүй ажиллаа хийж байдаг. Бидний дүрслэн бодолтоор ажилдаг дөрөвдөх хэмжигдэхүүн буюу сүнслэг ертөнцийн тасархсгүй үйл ажиллагаа нь оролцож байгаа гэдгээ мэдэхгүйгээр оролцсон явж байдаг. Яаж гинэ? Төрөвлөсчл байна. Төрөвхта юг суулгасан бэ? Танд ирээдүйд зовлон зүтгүүрийг авчрах асуудлууд байж болох. Та өөрийн айж байсан тэр нөхцөл байдлууд дотрооч баяжиж болох юм. Йов хэлсэн байдаг. Би юунаас айж байсан түүнийгээ авсан гэж. Сэтгэл зүрх минь юунаас айж байсан тэр болсон гэдэг. Яагаад ингэдэг юм бол хүмүүс маш их айж байсан яг л тэр болсон гэж ярьдаг. Таны айдсаас болоод
таны амьдралд болох ёстой байсан тэр муу зүйлүүдээс яг одоо би чөлөөлөхийг хүсэж байна. Яг одоо та айдсаас татгалзаж хүч, хайр, бие захирахын сүнсийг хүлээж ав. Хүч, хайр, бие захирахын сүнсийг. Халелуя. Яг одоо таныг айлгаж санаагийн чинь зовоож байсан тэр талбар дээрээ ялалтын дүр зургийг бий болго. Одоо би таныг залбиралд хөтлөн дагуулъя. Яг одоо энэ агшинд та битээр санаа нийлэн эцэг бурхнаас юу ч гуйсан биелэгдэх болно. Энэ газар дээр 2 ба түүнээс дээш хүн санаа нэгдэн эцэг бурхнаас юу ч гуйсан тэр нь өгөгдөх болно. Яг одоо, яг энэ цагт, яг энэ мөчөд айдастай байсан газараа яг ямар ялалт, юу харахыг хүссэн айдсын хүлээс тайлгдж байгааг хар. Тэр айдас дотор байсан зүйлсүүд хизээч биелэгдэхгүй гэж бод. Хизээч тэр биелэгдэхгүй. Миний сэтгэл санааг зовоож байсан тэр зүйлсүүд шал дэмээ зүйл байж бүх зүйл сайхан болчлоо штэ гэж бод. Яг одоо эзэн бурхнаас авсан хариулт дотроо сайн сайхан амьдарч байгаагаар төсөөлөн хар. Тэр зүйл чинь биелэгдсэн, тэр дотроо амьдарч гин гэд төсөөлөн хар. Яг одоо таны авсан тэр хариулт дотор хамтдаа орцгоё. Та одоо сэтгэл дотроо эзэн бурханд таларх. Таны өгсөн хариултан дотор чинь байна гэд талархлыг өрг. Би одоо яг тэр ялалтын талбар дээр байна. Таны төсөөллөөр дамжуулан сүнс бие махбодын цаг хугацааны орон зайны хязгаараас давуулан халиулж байна. Та яг одоо тэр донд халин байна. Та бүх зүйлийг нэг бүрчлэн хараарай. Нэг бүрчлэн хараарай. Та юу мэдрэгдэж байгааг сайн хараарай. Та нарэвчлэн хараарай. Яг одоо энэ үйл ажиллагаа танд явагдаж байна. Итгэмээргүй сайхан. Гайхамшигтай. Үнэхээр гайхамшигтай. Үргэлжлүүлээд хараад агараа. Өөрийн хариулт дотроо байгаарай. Халелуя. 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 Оо, таныг магтъя. Түүнд талархаж эхлээрэй. Таны ялалт, талархлын дүрслэлүүд чинь эзэн бурхны өмнө дэлбэлж байгаа цэцэг мэт дэлгэгдэн очиж байна. Халелуя. 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 Эзэн бурхан минь, таны тослогоо. Өнөөдөр таныг айлгаж байсан тэр талбар дээр хариулт ирж байна. Яг түүн дээр чинь хариулт ирж байна. Түүн дээр чинь хариулт ирж байна. Халелуя. 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 Та өөрийн сэтгэл зүрхээрээ эзэн бурхандаа хандаж магт дуулж магтаалыг өргөж ариун сүнсээр дүүрээрээ. Ингэж л ариун сүнсээр дүүрдэг юм.
Түүний нэрийг өргөмжлөөрэй. Ариун сүнсээ баярлалаа. Ариун сүнсээ баярлалаа. Мөнхөд Есүсийн нэрийг өргөмжлөөрэй. Есүсийн нэрийг өргөмжлөөрэй. Нэгүсэл өнөөдрийн танд бууж ирж байгаа нэгүсэл бол таны амжилт бүтээлээс хамаарахгүйгээр танд өгөгдсөн нэгүсэл. Нэгүслийг зөвхөн хүлээн авчил болно. Өмнө нь та айж имэж байсан тэр зүйлүүд дээрээ тодорхой нэгүслийг хүлээн аваарай. Энэ нөхцөл байдал дээрээ нэгүслийг хүлээн ав. Өөрийн дүрслэлээрээ дамжуулан авах ёсгүй байсан, боломжгүй байсан тэр бэлгээ гуй. Нэгүсэл танд өгөгдсөн. Халелуя, халелуя, халелуя. Боломжгүй юмс. Боломжгүй юмс. Боломжгүй зүйлсүүд. Оо Бурхан минь танд алдрыг өргөе. Оо Бурхан минь таныг магтъя. Танд магтаалыг өргөе. Бурхан минь таныг магтъя. Агуу хаан таныг магтъя. Халелуя. Халелуя, халелуя. Эзэн Бурхан минь танийгаа бид магтаж байна. Халелуя. Халелуя. Үүнээс хойш чөтгөрүүдийг бүү хоолол. Айцын бузармуу сүнсийг бүү хоолол. Хүч, хайр, бие захиргын сүнс тосолгоо орж ирлээ. Халелуя. Тослогооны хүч орж ирж байна. Муу нэгнүүд яг одоо та нарт зайл. Яг эндээс зайл гэж байна. Зайл. Зайл. Яг одоо айцын бузар сүнсээ яг одоо надад үхлийн бузар сүнс харагдаж байна. Есүсийн нэрээр зайл. Айцын сүнс чамайг би яг одоо зайл гэж тушааж байна. Өвдгөөс айдаг айцын сүнс яг одоо Есүсийн нэрээр зайл. Салалтын айцыг Есүсийн нэрээр зайл гэж тушааж байна. Хүүхдийн төлөө, жоохон хүүхдийн төлөө айж байгаа айцын сүнс байна. Чамайг би хүлэн хайж байна. Чамайг зайл гэж байна шүү. Тоосорлын бузар айцын сүнс чамайг би зайл гэж Есүсийн цусаар айцын бузар мог хүлэн хайж байна. Айцын бузар мог би хүлэн хайж байна. Үхлийн бузрыг би хүлж байна. Нэрэг төлгийн бузар сүнсийг яг одоо Есүсийн нэрээр зайл гэж байна. Халелуя. 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 Оо миний Бурхан минь. Халелуя. 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 Бурхан минь. Бурхан минь. Бурхан минь. Бурхан минь. Чөтгөрүүд чамайг орхин явж байна. Муу нэгнүүд хүмүүсээс гарч байна. Хэн нэг нь дотор нь муухай өргөж ханиалгаж эхэлж байна. За заримуд нь өвдөг дээрээ сөхрөн унж байна. Маш өчтэй ханиалгаж байна. Яг одоо чөлөөлөгцөө ариун сүнс танд хөрлөө. Гайхамшигтай чөлөөлөв. Халелуя. Ариун сүнсээ хүрээч. Яг одоо өөрийн хүч чадлаараа хүрээч. Халелуя. 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 Тослогооны учир бүх буулгууд нуран оноо. Тослогооны учир бүх буулгууд нуран оноо. Яг одоо тослогоонд бүх буулгууд нуран унж байна. Халелуя. Есүсийн нэрээр диавол, демонууд та нарт орших газар байхгүй. Бузар мөгийн сатан, Юсуферт орших газар байхгүй. Айцын сүнс орших газар байхгүй. Орших газаргүй. Бузар муутайгаа хамт өвчин доройтлууд зайл. Таныг хянж байсан бузар хараалууд зайлж байна. Ариун сүнсний хүч хөдөлж 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 байна. Есүс Христийн нэрээр ариун сүнсний хүч, ариун сүнсний хүч. Халелуя. Тослогоонд бүх бузар мөгийн буулгууд задарч байна. Найзуудаа сул дорогийн бузар сүнс зайлан алга боллоо. Яг одоо сул дорогийн сүнс зайлж байна. Халелуя, халелуя, халелуя. Ариун сүнсээ, ариун сүнсээ, ариун сүнсээ тослогооны хүч дүүрч байна. Яг одоо надад архагссан сэтгэл хямралтай хүн харагдаж байна. Яг одоо би Есүс Христийн нэрээр тэр дайралт хийж байсан бузар муу сүнснүүдийг зайл гэж тушааж байна. Яг одоо диавол чи зайл. Дахин дөхөн гэрхийг чоргилж байна. Яг одоо ходоодны шарх эдгэрлээ. Яг одоо бүдүүн гэдсэн дээрх шарх эдгэрч байна. Яг одоо ходоодны шарх эдгэрлээ, гастрит эдгэрлээ. Яг энэ хавийн эдгэрлүүдийг би харж байна. Яг энэ газруудад эдгэрл
Ариун сүнсний хүч дотор шархны эдгэрлүүд явагдаж байна. Хоол боловсруулах хэрэгтэнгүүдийн шархны эдгэрэл Есүсийн нэрээр Гомроны эдгэрэл явагдаж байна. Яг одоо бүдүүн гэдсний өрөвсөл харагдаж байна. Тэр яг тэнд нэг ингээд түүний ханан зузаарсан байгаа юм байна. Энэ яг одоо энэ цагт бүрэн эдгэрэл явагдлаа. Бүрэн эдгэрэл. Полоор дээр бүрэн эдгэрэл явагдлаа. Яг одоо полоор бүрэн эдгэрлээ. Яг сая ариун сүнсээ хүрээч. Халелуя. Бурхан минь, халелуя. Ариун сүнсний моторт гараагаарай. Түүний гараас барь. Би тантай хамт байна. Надад айх зүйл алгаа гэж хэлээрэй. Тантай хамт би юунаас ч яахгүй. Та намайг өөрийн баяр баясал, ялалт, алдралууга хөтлөн дагуулдаг үлээ. Халелуя. Та надад ялалтыг өгч түүнийг тунхаглуулдаг. Намайг дагаад хэлээрэй. Та надад ялалтыг өгч түүнийг тунхаглуулдаг. Яг одоо бузармуугууд зайлан явж өвчнүүд идгэрч байна. Хавдрын эсүүд зайлан алгуулж байна. Хорт хавдрын эсүүд зайлан алгуулж байна. Яг энэ агшин дөнгөж сая хорт хавдрын эсүүд алгууллаа. Хавдрын эсүүд одоо алгуул. Уйланхаа хортой хоргоо хавдрууд яг одоо ширгэн алгуул. Хавдрууд устан алгууллаа. Бүх төрлийн уйланхаанууд биеийн бүх хэсгүүдэд алгуулж байна. Толгойд болон өндөвчөнд байгаа уйланхаа яг сая ширгэн алгууллаа. Биеийн бүхэл хэсгүүдэд уйланхаа алгуулж байна. Халелуя. Төрүүлчрхан эдгэрэл явагдлаа. Яг одоо энэ цагт Есүс Христийн нэрээр бүдүүн нарийн гэдэссэн дэх хавдрууд алгуулж байна. Тэр уйланхаанууд хортой хоргоо хавдрын эсүүдийг би зэмлж байна. Хорт хавдрын бузармуу, хорт хавдрын өвчин чамааг би зэмлж байна. Зайл үр тонлон алга бол дахиж хизээч үтэй хэр. Зайл гэж байна. Наад толгойноос гар гэж байна. Бие махбодыг орхих гэж байна. Илгнээс гар гэж байна. Есүсийн нэрээр. Халелуя. Ариун сүнсээ хүрээч. Яг одоо эдгэрлийн давлгаа эхэллээ. Савны амсар дээр эдгэрэл явагдлаа. Дагвар өвчний эдгэрэл явагдаж байна. Өргүүдл эдгэрлээ. Яг одоо өргүүдл эдгэрсэн. Та одоо бурханд амлалт өгөөрэй. Хүүхдтэйгээ ирж бурхны өмнө бурхныг гэрчлэн алдаршуулна гэж амлалт өгөөрэй. Яг одоо та бурхны өгсөн хүүтэй ирж гэрчлэл хийнэ гэж бурхны өмнө амлаарай. Учир нь ариун сүнс таны амьдралд байсан өргүүдлийг нурааж байна. Тан дээр өргүүдлийн эдгэрэл явагдсан. Зулбалтын асуудал дахиж гарахгүй. Таны өргүүдлийн асуудал шийдэгдсэн. Ураг дахиж өөхөхгүй. Энэ асуудал шийдэгдсэн. Дахиж болохгүй. Есүсийн нэрээр тэр хэлэхдээ хүүсэр нэгэн 7 удаа төрнө гэсэн байдаг. Оо халелуя. Ариун сүнсээр дүүрч байна. Халелуя. Ариун сүнсээ. Хүрээч. Оо, дэлгэцийнхаа өмнө нэг хүн унчлаа. Халелуя. Бурхны хүч хөдөлж байна. Халелуя. Гайхамшигтай тосолгоор баярлалаа танд. Хүүсэр эмэгтэй 7 удаа төрдөг лээ. Халелуя. Нэг эрэгтэй байна. Өөрийгөө явж чадахгүй гэж бодож ирсэн байна. Танд тэрэгцэр, суг таяг төрж тулж явдаг юмгээ бүхэл хэрэгслүүд байна. Яг одоо та тэрэгцэр дээрээ байна. Та өөрийн эдгэрлээ аваарай. Өөрийн эдгэрлээ хүлээж аваад босоод яваарай. Яг сая булчингийн хатангаршил харагдлаа. Эдгэрлээ аваарай. Тийм ээ, үе дамжсан хараалаар орж ирсэн булчингийн хатангаршил эдгэрлээ. Үе дамжсан хараалаар орж ирсэн таны удамд байсан зүйл байна. Яг одоо тэр үе дамжсан хараалыг тасдаж байна. Үе уламжлагдсан булчингийн хатангаршлын хараал зай. Есүс Христийн нэрээр. Яавал чиний төгсгөл ирсэн. Төгсгөл чинь ирсэн зай. Халелуя. Ариун сүнсээ халелуя. Оо бурхан минь халелуя. Эзэн бурхан минь ээ, та сайн мэдэнд оролцогч хүн бүрийг өрөөж өгөөч. Гэрчлэгч бүрийг та өрөөж өгөөч. Бид таны гэрчлэгчд, таны алдрыг гэрчлэгчд мөн билээ. Өнөөдөр сайн мэдхийн бэлтгэл үйл ажиллагааны хүн болгоныг та өрөөгөөч.
хүн болгоныг өрөөгөөч. Цаг ур гайхамшгууд явагдаж бүртгэлүүд хийгдэх болтугай. Цаг болгон хүн болгоноор дамжигдан хүмүүс бүртгэлийн ажлаа хийлгэх болтугай. Цаг бүхэнд та нараар дамжигдан хүмүүс бүртгэгдэж, аврагдаж, гэрчлэгч нар байж христчин амьдралаар амьдрах болтугай. Сайн мэтэд байнгын идэвхтэй оролцож, эзэн бурхныг гэрчлэгч байж, амийн сургалтын дотор байнга байгаа хүн гэдэг бол огт нь өөр хүн байх юмаа гэдгийг та нар мэднэ. Учир нь эзнийг хүлээж авч аврагдсан боловч буруу номлол сургаал, буруу хөтлөн дагуулалтаас болж итгэлээ орхисон хүмүүс ч байж болно. Өнөөдөр тэр хүмүүс сэргээгдэх болтугай. Халелуя. Эдгээр үгүүдийг хэлэхэд гайхамшигтай хүч тосолгоо орж ирж байна. Яг сая бурхантай харилцаа сэргээглээ. Та үйлчлэлийн ажил хийх юм байна. Та улам илүү үйлчилж тэднийг бурхантай харилцаа руу ойртуулаарай. Та хүмүүсийг бурхны найрын ширээ рүү залдаг, удамж, талбай, хав ойрын газраар явж хүмүүсийг урагч байгаарай. Та тэднийг ураарай, залаарай. Энэ бол миний хүн болгонд хэлэх уриалга байна. Гайхамшигтай тосолгоо мэдэрч байна. Бурхан минь, халелуя. Гайхамшигтай энэ болгоныг ярих үед ариун сүнсний хүч бууж байна. Та нар дээр тосолгоо бууж байна. Итгэгч болон итгэгч бус хүмүүсийн төлөөх авралын тосолгоо та нар дээр бууж байна. Итгэгч нарт ч сэргээлт хэрэгтэй байдаг. Өнөөдөр хараахан бурхныг таньж мэдээгүй байгаа хүмүүс сайн мэтээр дамжуулан бурхны алдрыг амьдралдаа шингээгээсэй. Бурхан тантай итгэлцлээ сэргээхийг хүсэж байна. Чамтай уулзахыг хүсэж байна. Явж урагдагсдыг дуудаарай. Чи үнэхээр тэр урагч нэг нь байгаарай. Бурхны илгээс нь зарцуул чи. Чи бол бурхны илгээс нь зарц. Самэтэд оролцогчд та бүхэн бас гэрчлэгчд хүн бүрээр дамжуулан цаг бүр шин хүмүүс самэтэд бүртгэгдэх болтугай. Энэхүү хэлэгдэж байгаа үгс ойлголтын сүнс дотор дүүрнээр буух болтугай. Ариун сүнсээ, халелуя, халелуя. Бурхан минь ээ, халелуя. Таныг би магтъя, таныг өргөмжлөн дээдлэе, таны өмнө сүгдъя. Бурхан минь, халелуя, халелуя. Шагнал самэт маань үргэлжилж байна. Самэт маань өдөр болгон үргэлжилж байна. Өдөр болгон үргэлжилж байна. Самэтийн хичээлээрээ дамжуулан өдөр болгон үргэлжлүүлж байна. Улам илүү цаашаасаар эдгэрэл, чөлөөлөлт, шин мэдлэг, эзэн бурхантай харилцах шин харилцаа. Чиний айдсан дээр эзэн бурхан өнөөдөр ялалтыг өгч байна. Айдсыг ялж байна. Айдсыг ялж байна. Айдсыг ялж байна. Бид өдрөөс өдөрт тэр оргил руу явж байна. 7 сарын 30, 31, 8 дугаар сарын 1 гэсэн өдрүүдэд бидэнд оргилийн цагууд байх болно. Бид тэрхүү өргөлүүдийг өргөж эхэлсэн байна. Тийм ээ, тэрхүү оргил үе дээр таны таалал байх болтугай. Таалал, эзэн бурхан минь ээ, таны таалал цотгогдож гайхамшгууд явагдах болтугай. Бурхан минь таны алдар. Халелуя. Халелуя, халелуя. Та энэ цагт ч өөрийн гайхамшигтай үйлсээр байна. Хамгийн сайхан зүйлсийг таал хийдэг. Халелуя. Баярлалаа эзэн минь. Танд баярлалаа. Найзуудаа, оршихуйгаа бүү алдаарай. Дөнгөж сая бурхантай хамт бий болгосон дүрслэл төсөөллөө тогтоом бариарай. Та айдсыг ялсан. Та ялсан ялалт дотроо өдрийг өнгөрөөгөөрэй. Түүнийгээ биелсэн мэд яв. Яагаад гэвэл тэр үнэн. Тэр чин материаллык ертөнцид ширхэгчлэн биелэгддэг юм. Халелуя. Эдгээрүүд чинь таны нөхцөл байдал дээр хуулбарлсан мэд буугддаг. Таны дүрсэл зургууд чинь прожектор шиг л ажилдаг. Халелуя. Би таныг өрөөж байна. Таныг авралын төлөө явууч. Самэтэд хүмүүсийг бүртгүүлж байгаад танд талархаж байна. Бүртгэлийн үйл ажиллагаа онлайн хэлбэрээр явагдаж байгаа учраас та олон орнуудаас бүртгэл хийж болно. Дэлхийн үндэстэн угсаатан бүр өөр хэлээр ярьж байгаа учраас Бурхны үйлсийн учир тэднэрт та хүрэх ёстой.
таныг агуу үлсэд хэрэглэгдэж байгаагийн чинь би мэдэж байна. Та улам илүү ажиллаарай. Би таныг өрөөж байна. Таныг өрөөж байна. Тосолгоо тань дээр буухалтугай. Сайн мэдээний тосолгоо тань дээр буухалтугай. Тосолгоо буухалтугай. Тосолгоо тань дээр буухалтугай. Тосолгоо дүүргэгдэх болтугай. Үгийн төгс хүлээн авалт. Илия бэлэвсэн эмэгтэйд яваад аваадар гэж хэлсэн. Өнөөдөр би чамд яваад хүмүүсийг бүртгэг гэж хэлж байна. Есүс 10 уйман өвчтөнг тахилчид очиж үзүүлгэсэн. Тэд явах замдаа эдгэрсэн. Тиймээс чи үгийн дагуу хөдлөх үед эдгэрнэ. Өөрийн зарцаараа дамжуулан наамныг Йордонд очиж бие зайлгэхэд тэр Йордонд булхах үедээ эдгэрдэг. Өнөөдөр би танд хэлж байна. Та цаг бүр явж цаг бүр хит-хитэн хүнийг бүрдэг. Чи өөртөө цаг бүр хит-хитэн хүнийг бүртгэн гэж зорилго тавь. Та энэ бол боломжгүй гэх бох. Боломжгүй учраас би танд хэлж байна. Боломжийг Бурханаас ариун сүнснээс гуй. Энэ гайхамшигыг надаар дамжуулан үлдээч гэж гуй. Хүмүүс мөнгө байхгүй, би мэдэхгүй, чадахгүй гэж хэлэх бах. Гэсэн ч таныг эзэн Бурханыхаа тухай яриад өгөөч гэд хүмүүс хуйлран дагах болтугай. Энэ л гайхамшигыг чи Бурханаас гуй. Та тэдний араас биш, тэд таны араас эзэн Бурханыхаа талаар яриад өгөөч гэж хуйлран дагах тэр хүчийг Бурханаас гуй. Амлалт биелэгдэхийн тулд тэр хүмүүс таны Бурханыг мэдхийг зөвшөөрөөч гэж хормоноос чин зуурн чаргууцалтах тэр агшныг Бурханаас залбирэн гуй. Халелуя. Энэ бол баярт мэдээ. Миний ярьж байсан хүч. Бурханы амлалт, үг хүлээн авалт нь хүч гайхамшигыг сулалдаг юм. Халелуя. Тань дээр тосолгоо байх болтугай. Халелуя. 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 Дараагийн хичээл дээр бид шинэ хуудасаа нээх болно. Алхам бүр үгийн дагалдсан дотор байх үед дараачийн хуудасууд нээгдэх болно. Эзэн Бурхан танд өөрийн үгээ илгээж байна. Эдгээр өдрүүдэд Бурхан танд үгээ илгээхгүй өдрүүд гэж байхгүй. Хичээлүүдийг өдөр бүр олон давтан сонс, залбирлуудыг олон давтан сонсож түүн дотор бай. Өдөрт олон дахин хий. Цаг бүр танаар дамжин Саметэд хүмүүс бүртгэгдэж Саметийн нэгэн хэсэг болсноороо тэд шинэ амьдралыг авах болтугай. Халелуя. 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 Таныг би өрөөж байна. Өрөөж байна. Өрөөж байна. Талархлын өргөлөө бэлдээрэй. Би таныг аль хэдийн өргөсөн, өргөөд эхэлсэн, өргөж байгааг мэдэж байна. Бурхан тань дээр нэг зүйл хийж байгааг би мэдэж байна. 7 сарын 31-нд гайхамшигтай зүйл болно гэдгийг би итгэж байна. Таны таалал байх болтугай. Таны таалал. Таны таалал. Таны таалал. Таны таалал. Таны таалал. Таалал. Таны таалал. Таны таалал. Халелуя. Би та нарыг өрөөж байна. Дараагийн хичээл хүртэл яваад Бурханд үр жимс авчраарай. Яваарай. Би чамайг илгээж байна. Эдгээр үгүүдийг хүлээн аваарай. Чи Бурханы зарц. Амен. 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 Эзэн минь тандаа баярлалаа. Амен. 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 Халелуя. Халелуя. Амен. Эрхэм найзаа 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний өдрүүдэд явагдах 4 дахь хэмжигдэхүүний Саметэд бүртгүүлэхэ яарчлаарай. 976 99 25 87 88 дугаарын холбоосуудаар бүртгэж байна.